Баруун Монгол ардын язгуур урлагийн үнд соёл болох бие биелгээний онцлогийг танилцуулъя. Дөрвөд биелгээ. Дөрвөд биелгээ нь эмэгтэй хүн баруун хөлөө урдаа тавьж, зүүн хөлнийхөө өвдгийг дахимдаа хийж хагас сууж биелнэ. Дөрвөд биелгээ нь гартаа ханцууныхаа үзүүрийг атгаж, толгоогоор зөрүүлдэж биелдэг уламжлалтай. Дөрвөд бие биелгээ нь огцон мөрний цохилттой. Эмэгтэй хүн нүүр гараа угаах, үсээ самнах, оёдол үйл хийх зэрэг ахуйн зан үйлийг бие биелгээнд харуулсан байдаг. Эрэгтэй бие биелэгчид нь хөлдөө мөрний хэмжээний зайтай хагасуусан байдлаас бүслэгнээс доош хөдлөхгүй зөвхөн мөр цээж толгой гар хөдөлдөг. Эрэгтэйчүүд 93 наадмыг бие биелгээнд харуулсан байдаг. Бүхийн дэвээ, морь уургалах, нум сум харуулах зэрэг хөдөлгөөнүүдийг бие биелгээнд шингээсэн байдаг. Баяд биелгээ. Баяд биелгээ нь хөлдөө мөрний хэмжээний зайтай хагас суусан байдлаас толгоогоор дагаж биелдэг онцлогтой. Эмэгтэй биелэгчид нь юм оёх, ноос савах, эсхий хийх зэрэг ахуйн үйлийг биелгээнд шингээсэн байдаг бол эрэгтэй биелэгчид нь сур илдэх, морио аргамжих зэрэг ажил эрхэлж буй зан үйлийг хөдөлгөөнөөр илэрхийлсэн байдгаараа онцлогтой.
ясны биелгээ. Хотын ясны биелгээний өвөрмөц онцлогтой шийдэмгий чанарыг агуулсан толгоогоор дагуулж биелдэг онцлогтой. Хотон ард түмэн газар тариалан хэрхэлдэг ард түмэн тиймээс гурил хийх зан үйлийг дүрсэлсэн байдаг. Тариа цохих, хуурах, тээрэмдэх хөдөлгөөнүүдийг бие биелгээндээ шингээж харуулсан байдгаараа онцлогтой юм а.